Тариасангийн ажлын явцад шавж усгах бодисын хордлого байнга илэрдэг. Шавжны хорны хордлого нь хурц хордлого, архаг хордлого гэж хуваагдана. Нэгдүгээр цочмог хордлого нь хор цацх үед эсвэл хэдхэн цагийн доор үүсдэг. Ердийн шин жимдгүүд нь олгоо өвдөх, доор муухайрах, нүд хорсох, цус харах, хараа муудах, булчин чангарах зэрэг болно. Архаг хордлого нь удаан хугацааны уршид илэрдэг ба үхэлд хүргэж болцсошгүй. Шин жимдгүүд нь өмнөхөөсөө илүү амархан ядрах, анхаарлаа өвлөрүүлэх, ой санамж, ойлгох зэрэг чадварууд буурах, цээж давчдах эсвэл 7 хоног нэгээс олон удаа олгоо өвдөх зэрэг шин жимдгүүд илэрдэг. Шавжны хорны хордлогоос урьдчилан сэргийлэх үндсэн арга бол хамгаалах хэрэгсэл өмсөх юм. Ажил эхлэхээс өмнө пестицид арьсан, шингэхээс сэргийлэхийн улд усгай хамгааллын хувцас маск, хамгааллын бэйсий, нүдний шил зэргийг өмсөх шаардлагатай бөгөөд энэ үед хамгааллын хувцас нь биеийн импрорыг зохицуулж, хүлрэлийг хялбархан гадагшлуулах маяраасай байх ёстой. Энэ үед хий маск эсвэл осны маск заавал зүүх ёстой. Мөн шавж усгах бодис цацхтаа биеийн ачаалал их авах ажлаас зайлсхийж, жирэмсэн болон сарын эмдэг ирсэн үедээ хизээж шавжны хор цацаж болохгүй. Ажиллаж байхдаа амхинаас зайлсхийгээрээ шавж усгах бодис цацхтаа бэлхүүс болон хүзүүндээ ороосон алчуураар хөлсөө арчиж болохгүй. Мөн хор цацсны дараа шууд шүршүүр орж шүтээ угааж дуур хувцсаа сольж хорон шавж усгах бодис биед нэврэн орхоос сэргийлж хор цацхтаа өмссөн хувцсаа нин дараа угааж бусад хувцснаас усад нь хадгалах ёстой. Шавжны хорой харьцахдаа болгоомжой байх хэрэгэ. Шавжны хорыг усгай зориуллын цоожой шүгэнд хадгалдаг бөгөөд ашигласан хорийн савыг цуглуулж усад нь усгах газар усгадаг. Хэрвээ шавжны хор цацх үед хордвол яах ёстой вэ? Хэрв шавжны хорой бодис аманд орсон бол шууд усаар зайлж эсвэл давсны ус масаар зайлж гаргах хэрэгэ. Хэрв ани ярьсанд хүрсэн бол 10 минутаас дээш хугацаагаар сайр савандаж угаах хэрэгэ. Хувцсан чинь орсон бол шууд айлж биеэ савнгаар угаана. Шавжны хор бодис нүдэнд орсон бол 10 минутаас дээш хугацаанд урсгал усаар угааж нүдэн дээрээ хөнгөн бин авьяад эмнэлэг яваарай. Энэ хугацаанд нүдээ хизээж үрж болохгүй. Шавжны хордлогоос сэргийлээрэй. Тухайн ажлаас илүү аюулгүй байдал чухал.